Баасан гараг бүрт улсын хурлын асуулгын цаг зохион байгуулагддаг болсон. Өнөөдрийн хэлэлцүүлэг данхар түр дарамтад татвар сэдвийн хүрээнд өрнөж мэтгэлцээний үеэр ерөнхий сайд сүүлийн 10 жилийн татварын бодлого алдаатай хэрэгжиж ирснийг хүлээн зөвшөөрлөө. Улсын хурлын асуулгын цагаар данхар түр дарамтад татвар сэдвээр ардчилсан намын гишүүд ерөнхий сайдтай мэтгэлцлээ. Мэтгэлцээний үеэр улсын хурлын гишүүн ардчилсан намын дарга цогт гэрэл засгийн газрын татварын бодлого байгаа олохгүй байгаа нь хүн амын орлогын албан татварыг дэмжихгүй байгаатай холбоотой хэмээн шүүмжиллээ. Энэ үеэр мөн сүүлийн 10 жил нэг нам Монголын төрийг жолоодож байгаач татварын бодлого нь нүд ирмхийн зур өөрчлөгдөж байгааг сануулгах сөрөг хүчний гишүүд гарсан юм а. Энэ 10 жилд бодлогын өөрчлөлт гарсан. Тэгэхээр энэ бодлогын алдаа байсан гэдэгтээ та санал нийлж гинүү. 2016 онд 110 гаруй мянган төрийн албаа гиштээс өнөөдөр 220 мянга. 220 мянган хүний чинь 21 мянган дарга болсон байна. 21 мянган дарга гэсэн албан тушаалтангууд гарсан. Тэгэхээр энийгээ та яаж зэгцлэгч байна? Төр мөнгө нь 5 дахин нэмэгдсэн. Энэ мөнгнөөсөө яаж салах гэж байна? Төр хамгийн том ажил олгогч болсон, хамгийн их мөнгөтэй болсон, хамгийн их эрх мэдэлтэй болсон. Данхар төрийг бууруулах бололцоотой бүх албан тушаалыг хашсан ерөнхий сайд учралд цомхон төртөө болох хүсэл бие эсхийг улсын хурлын гишүүдийн зүгээс лавлаа. Харин гүйцэтгэх засаглалын тэргүүн цомхон төртөө болгохын төлөө бололцооныхоо хэрээр ажилласан хэмээн тайлбарлаж байна. Засгийн газрын газрын дэд дарга ус, засгийн хэрсэн дарга ус, тэргүүн шадар сайд ус, улсын хурлын дарга ус, одоо та ерөнхий сайд 3 удаа сайд 2 удаа дарга, хамгийн том дарга Монголын. Та энэ төр данхааж яхад төрийн бүрд зүр ашиггүй болж яхад үйл ажиллагаа нь үр дүнгүй болж яхад та энэ дундуур нүдэн болоод чихэнд үл өнгөрөөг. Бүгдэнд нь таны оролцоо байсан. Төр данхаагад таны засгийн газар хэлэх газар шийдвэр хэрэгтэй. Төрийн компаниуд данхаагад эдийн засгийн хөгжлийн сайдын шийдвэр хэрэгтэй. Та энэ оролцоонд оролцоогүй байна гэж байхгүй. Би эдийн засгийн хөгжлийн сайд байхдаа төсвийн тэнцвэржүүлсэн орлого GDP-гийн хувь хэмжээг 30% хүртэл бууруулж төсвийн үрээдэд дагуулж баталсан. Үүний хүчээр төрийн оролцоо буурж байгаа. Энэ зөвхөн энэ харьцаагаар. Тийм учраас өөрийн хариуцах албан дээр байхдаа би хандлагын өөрчлөлт хийя гэж үргэлж хичээдэг байсан. Би цахим хөгжлийн сайд байхдаа төрийн 1200 үйлчилгээг цахим руу шилжүүлснээр 20% хэмнэлтийг бий болгосон. Энэ болгоныгоо одоо би угсарч үр дүн гаргахаар ажиллаж байгаа. За энэ Эрдэнэс Монгол наран зогт гэдэг даргатай байсан. Энэ даргыг та Монгол банкны руу ерөнхийдөгч болгоо явуулсан. Дараагийнх нь дарга ирээд хүмүүсийг халж эхэлсэн. Нэг хүнийг халахдаа 100 саяас 300 сая төгрөгийн тэтгэмж өгж явуулсан. За тэгтэл тэтгэмж өгж байгаа энэ дарга нар энэ төрийн өмчт аж ахуйн нэгжүүдийн зардал бүрдгээд өгöd байгаа. Уг нь бол буруутай этгээд энэ зардлыг төлөх ёстой. Та энийг төлөвлөж чадах уу? Эрдэнэс Монгол компани гэж та хэлж байна. Эрдэнэс Монгол компани бол хуультай. Үндэсний баялагын сангийн хуулиар орлого төвлөрүүлж хууль идэг. Буюу энэ төрийн эзэмслийн 34% ийм Монгол дээр харагдж байгаа 306 мянган төгрөгийг бол энэ компани байгуулснаар хийсэн. 66% нь төсөл хэрэгжүүлээд 34% нэмэн шүү гэдэг зорилготой ажиллах ёстой. Хоёр дахь чиг үүрэг нь. Ийм л хоёр чиг үүрэгтэй. Тэрээс хөрөнгөө удирдах ёстой. Тэгэхээр яг энэ хуулийн чиг үүрэг рүү бүрэн шилжүүл. Мэтгэлцээний хугацаанд ерөнхий сайд учраас сүүлийн 10 жилийн хугацаанд татвар мөнгөний бодлого харилцан уялдаа холбоогүй явж ирснийг хүлээн зөвшөөрлөө. Тэрээр төсөв мөнгөний бодлогоо уялдуулж чадаагүй, мөн хуримтлал үүсгэх эдийн засгийн өсөлтийн үеийг бүрэн дүүрэн ашиглаж чадаагүй. Алдагдaltaгүй төсөв батлна гэдэг улс төрчлөлтийн хоргаагаар олсныхоо хэрээр үрдэг болсон хэмээн тайлбарлаж байна.